Намайг Баасан Даваагийн Дүлгөөн гэдэг эдийн засагч мэргэжилтэй би санхүүгээ аврая гэдэг энэ аянд нэгдэж байна. Миний илтгэлийн гол санаа бол хэрхэн хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй болох вэ гэдэг энэ санаа байна. Тэгээ хөрөнгө оруулагч сэтгэлгээ гэхээр та биднээс магадгүй нэлийн зайтай сонсогдож байгаа боловч энэ бол хүн бүр хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй болох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр ингээ хүмүүстэй уулзаад миний эргэн тойронд энэ тэнд ингээд уулзалт хийгээд явж байхад хүмүүс цалингаасаа яаж гадуур илүү орлоготой болох вэ гэдэг ийм асуултыг бол олон хүмүүс асуусан. Тэгвэл яг ингэж цалингаасаа гадуур орлоготой болохын тулд та яалтчгүй л хөрөнгө оруулагч болох ёстой. Тэгэхээр хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй болж ийж хизээ нэгэн цагт та бид нэр бүгдээрээ хөрөнгө оруулагч болж чадна. Энэ нь заавалчгүй санхүүгийн мэргэжлэр сурчаад тэр хөрөнгө оруулагч сэтгэлгээг олдог гэсэн үг биш. Миний энэ удаагийн тавих илтгэлийн гол зорилго бол хэрхэн хөрөнгө оруулагч сэтгэлгээг бий болгох уу, биднийг хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй болгоход юу хойшин татж ийн вэ гэдэг энэ чиглэлээр та бүхэнтэй санаа бодлоо хуваалцуулна. За нэлээд хэдэн жилийн өмнө та бүхэн санаж байгаа бах Саран Даваа гээд эмэгтэй Улаанбаатар Паласыг хэдэн өдрийн туршид бол дүүргэсэн. Тэгээд бид нэр найзуудаараа ингээд тойроод пиа уугаад ингээд сууж хаад яг тэр үед ингээд Саран Даваагийн зургийг нь гаргаа те. За энэ хардаа тэгээд тэр зурган дээр хүмүүс төрөвчө гаргаад ирсэн ингээд тойруулсан ийм зураг байсан. Тэгээд тэр үед би өөрөө Тэнгэр санхүүгийн нэгдэлт дэд ерөнхийлөгчөөр бол ажиллаж исэн. Тэгээд бид нэр найзуудаа хараад тэр зургийг хараад инээлж исэн баггүй. Тэгээ эргээ харахад бол би бас жоохон ичж байгаа. Яагаад тэгэхээр миний хувьд бол боломж бололцоо нь олцсон учраас бакалавртаа, магистртаа би энэ эдийн засаг санхүүгийн мэргэжлэр маш өндөр боловсролыг авсан. За энэ өндөр боловсролыг аваад өөрөө би яаж санхүүгээ удирдах вэ? Өөрөө би яаж хөрөнгө оруулагч болох уу гэдгийг ингээ бүрэн ойлгоод тэр мэдлэгийг бол аваад амьдралдаа ингээ хэрэгжүүлсэн. Гэтэл яг тэр Саран Даваагийн зурган дээр гарсан тэр хүмүүсийн хувьд бол тэр мэдлэг бол дутуу байна. Тэр мэдлэгийг аваад хөрөнгө оруулагч болох тийм боломж нь ч бас олдоогүй гэж магадгүй. Тэр боломжийг би бусадтай нийлээд олуулаа хамтдаа энэ хүмүүст магадгүй мдэгүүд нь мэдлэг өгч сураагууд нь тэр зан авирыг нь нутагшуулж өөрөмшүүлэхэд нь дэмжиж тусалцаа үзүүлэхгүйгээр харин зүгээр шоолж инээж исэн учраас одоо би бол гэмшдэг. Тийм ч учраас боломж олцсон дээр цаг алгүй энэ санхүүгээ аврыг гэдэг аян эхлүүлээд боломжтой бол Монгол улсын өнцөг болон бүрд энэ мэдлэгийг түгээе. Энэ чадварыг эзэмшүүлээ. Яагаад хүн бүр хөрөнгө оруулагч байж болохгүй гэж эцэст нь гэж хэлэхэд иргэн баян бол улс баян гэж үг байдаг. Бид нэр хэрэглэгч улс биш харин хөрөнгө оруулагч улс болох ёстой. Өнөөдөр 3 сая 600 мянган монголчуудын маань 2 сая 200 мянган ямар нэг өр зээлтэй байна. Тэгээд банк бусаас авсан дундаж зээлийн харахад 2.4 сая төгрөгийн дундаж зээлийн дарамттай байгаа зүйл бол ажиглагдж байна. Тэгвэл бид нэр өнөөдөр өртөө байна, зээлтэй байна. Би яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ? Би яаж хөндлөл хийх юм бэ гэж бодож байгаа бол та буруу бодож байна. Та өнөөдрөөс эхлээд хөрөнгө оруулагч болох бүрэн боломжтой. Өөртөө тийм сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Тийм ч учраас санхүүгээ аврын энэ уулзалтаар бид нэр лектор мөнгөнтэй өрөөс хэрхэн гарах уу? Өөрөө бол чиний зөвлөх багш юм аа гэдэг энэ гол агуулгаараа ярина. Оюун багш маань хоромтлыг хийхэд гол шаардлагатай арга аргачлал дүрм журмыг та бүхэнтэй хуваалцсан. Маяма коуч маань та бүхэнтэй энэ бизнесийг өөрийнхөө энэ орлогыг нэмэгдүүлэхэд бол өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ гол санаануудыг хэлнэ. Нэмээд өнөөдрийн энэ санхүүгийн хямрал
боддоор нүүрлэж эхэлж байгаа энэ үед өөрөөс санхүүгийн залилангаас өөрсдөө яаж бид нар хамгаалах вэ гэдэг энэ зарим нэг логик аргачлалуудыг та бүхэнтэй хуваалцсан. Тэгэхээр энэ бүгд нийлээд магадгүй өнөөдөр таны хөрөнгө оруулагч болох энэ замын эхлэл байхыг бол үүсэхгүй. Бүгдээрээ 2026 оны 4 сарын 26-ны өдөр бүтэн сая өдөр 11 цагаас соёлын төвөргөнд уулзцаая.